ерөнхийдөө энэхүү трend байсан. Оролцоо мандатад гүйцэтгэл бол Монголын залуучдын зарчим юм аа. Монголын залуучдын холбооны үндэсний залуучдын зөвлөлийн 4-р хурал дамжуулсан яа хурал нэсийг мэддэг. Тэгвэл нийгмийн идэх залуучуудын оролцоо гэдэг зүйл бол хамгийн чухал. Тэгэхээр залуучууд чөлөөтэй суугаад ярилцдаг, ном уншдаг ч юм уу, эсвэл бүр нэг тоглоом хоорондоо ингээд чөлөөтэй байх энэ нөхцөл боломжийг нь бас бүрдүүлж өгөөсэй гэдэг бас ийм зүйлийг бас хүсдэг байгаа хоёрхаа зүгээс. Амьдрахад таатай нөхцлөөр хангагдах орон сууц болон амьдрах нөхцөл дээр нэлийн тулгуурлаж ажиллана. Тухайн аймагт байгаа залуучдын холбоогоо бас чадахжуулж бас хүчтэй бусдаа бас урам зориг өгсөн байгууллагууд болтно л гэсэн зорилготой. Боловсролын нөхөн үржих эрүүл мэндийн мэдлийн түвшин одоо монгол хүүхдүүдийг яаж хэрхэн хаана хаягдаад байгаа юм бэ гэдэг энийг бол бас нэгэн бодлогын түвшинд барьж бас ажлах одоо ажил маань бас явж байгаа.